Хуульч шуухай төрийг судлах арга зүй, сэдвийн эргцүүлэх асуултын хариултуудыг өгч байна. 1. Субъектив эрх зүйн агуулгад жам ёсны эрхээс гадна өөр хэм хэмжээ багтах уу? Түүнийг юу гэж нэрлэх вэ? 2. Төр, түүний байгууллагаас гадуур эрх зүйн хэм хэмжээ үүсэх үү? Үүний учир шалтгааныг тайлбарлана уу? 3. Төрийг байгаа зүйлийн болон байх ёстой зүйлийн үүднээс судлахын ялгаа. Аль талаас голчлон судалдаг вэ? 4. Төрийг байгаа зүйлийн үүднээс судлах асуудал. Төрийг байх ёстой зүйл гэж судлах асуудал. Дөрөв. Монгол улсын төрийн үйл ажиллагаа үндсэн хуулийн үзэл баримтлал хэм хэмжээнд нийцэж буй эсхийг судлах нь төрийг судлах ямар арга зүй вэ? 5. Төрийн тусгай болон ерөнхий онолууд хоорондоо ямар уялдаа холбоотой вэ? Төрийн онолыг ийхүү ангилахын ач холбогдол юу вэ? 'Хуульч шуухайтай хамт төрийн онол судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.